Зяю ацхан бомборнод минь. Наалдар жуун цувралын богино хэмжээний 2, бүрэн хэмжээний 3 ангийг хэдийнэ оруулсан байгаа. Хэрвээ үзэж амжаагүй хүн байгаа бол видеос руу ороод эсвэл жуун гэсэн плейлист дотор бүгд дараалалаараа байгаа шүү. Хамгийн сүүлд жууныхоо бүрэн хэмжээний 3 дахь анги буюу 2002 оны Garage-ыг оруулснаас хойш бараг л сарын хугацаа хэдийнэ өнгөрсөн байна. Та хэдийн дараагийн ангиа нэгсэн сэтгэлдлүүдч бүр жинхэнэ болж байдаг шүү аа. Өнөөдрийн ярих анги бол 2003 онд хийгдсэн Juon The Garage 2 нэртэй анги. Мэдээж өнөө алдарт эвгүй байшингаас бас л бүх зүйл болох бөгөөд олон юм ярилцгүй шууд кинонда орцгоё. Нэрээ хэдүүлэгээс нэг юм ярьчих. Яг энэ ангиас хойш 3 анги нь энэ франчайзыг Америкчууд аль бие усны эрхтэйгээр аван эхний эдийн ангийг ремейк хийсэн ангиуд байдаг тул тоороо яг оруулах хэрэг байна уу юу? Хэрвээ та хэдийгээ хэрэггүй гэж үзвэл энэ 3 ремейк ангийг нь алгасаад шууд дараагийн Япон анги руу орох юм шүү. За тэгээ бамбарнууд минь саналаа комментоор бичээрэй. Комментоос харж агаад дараагийн ангийг алгасах уу яах уу гэдгээ шийдэн шүү. Эхний хэсэг Megumi. Би давхар аимшигын киноны жүжигчин Kyoko бүсгүй нэгэн кино группт орон ажиллаж эхлэх ба стилист Megumi бүсгүй түүнийг зурганд бэлтэн сон. Megumi бүсгүй таны энэ ч кино гоё шүү, тэр ч кино гоё шүү, би үзсэн хэмээн ярилцсан суухад би ч гэсэн үзсэн шүү гэд орж ирэх энэ залуу бол залуухан найруулагч Keisuke. Зураглаач нь бид хэд бэлэн шүү гэхэд найруулагч нь удахгүй буулаа хэмээн хэлэхэд нь харуул мэдээж энэхүү цувралын маань хамаг зүйлс болдог алдарт хараалт байшин байхан тэр. Олон нийт Kyoko бүсгүйг аимшигын киноны Хатан хаан гэж нэрлэдэг тул уг найруулагч нь албаар энэ алдарт сүнстэй гэгдэг байшинг сонгон алдарт аимшигын киноны Хатан хааныг урьж оролцуулан нэвтрүүлэг хийж байгаа юм. Үс нүрээ янзарч дуусчаад зургандаа гарахад стилист Megumi бүсгүй өрөөний шалан дээрх цусны толбыг их л гайхаар. Дөнгөж карьер нь эхэлж буй Tomoko бүсгүйгээр уг зураг авалт нь эхлэх ба ерөнхий уг байшингийн тайлбарыг хийснээр аимшигын киноны Хатан хаан Kyoko хүлээн авцгаая гэснээр Kyoko бүсгүй зураг авалтанд орж эхэлнэ. Олон жилийн өмнө уг байшинд нөхөр нь эхнэрээ алаа дараагаар нь хүүхдээ усан живүүлсэн хэрэг гарсан гэд ярин явтал гинтэл дууны оператор нь орилох ба Kyoko бүсгүйгийн микрофоноос нэгэн эвгүй хятнах дуу гарлаа л гэн. Мэдээж л бүгд гайхаа хоцорно. Зураг авалтын дундуур завсарлага авч байх зур Kyoko болон Megumi бүсгүйнаар ярилцсан суух ба Megumi бүсгүй өөрийн утаснаас нэгэн зүйлтийг салган Kyoko бүсгүйд бэлгэлдэг. Megumi манай Kyoko бүсгүй жирэмсэн гэдгийг мэдсэн тул эсэм минь амарчхыг нь бэлэгдэн бэлгэлсэн байдаг. Манай Kyoko ч уг бэлгийг харан гайхан сууж байхад зурагч дуусч бүх хүмүүс явах гэж байхад найруулагч Keisuke байшинд юм үлдээсэн үгүйг шалгаж явахдаа нэгэн зураг олсон нь уг байшинд хараалыг эхлүүлсэн Takeo Seki болон Kayako бүсгүйн зураг байдаг. Мөн цаашлан үзвэл нэгэн дэвтэр байх ба уг дэвтрийг үзвэл их л таагүй мэдрэгдсэн тул шидэд явтал хавцсан дээр нь Kayako хэмээн бичсэн байдаг. Бүгд тал тийшээгээд харан явах ба студийн хүмүүс өөрсдийнхөө байранд ирэхэд Megumi бүсгүй ажлын хэрэгслүүдэд янзлан найруулагч Keisuke авсан дүрснүүдээ үзэн нойрмоглон суухад Майкро да. Има нака хена удаа да зоо. Тэ наа ёо. ちょっとチェックしましょう。Уг сонин хэлбэртэй цусны толбо нь яг ямар учиртай хэдүүлээ олж мэднэ. Бүх хараалын эхлэл болсон Kayako бүсгүйн нөхөртөө аллуулан өнгөрөхдөө үүсгэсэн толб байдаг. Дараагийн хэсэг Kyoko. Kyoko бүсгүйг зураг авалтаас нь нөхөр нь ирж авах ба машинда юм ярилцсан явах үед гинтэл нэг зүйл мөргсөн нь жижигхэн хар муур байдаг. Kyoko бүсгүйч гайхан машин дагуур артал хүүхдийн нүцгэн хүл харагдах нь тэр. Манай хоёр ч сандарын шууд цааш үргэлжлүүлэн явтал гинтэл нөхрийнхэн доор Toshiyo хүүгэн сүнс харагдсанаар осолдон зогсно. Имлэгт Kyoko бүсгүй арай бага бэрхтэлтэй харагдах бол нөхөр Masashi-н комонд орсон байдалтай байна.
Манай хүүгээс олж хүүхдээ хүртэл алдчихлаа, биднийг уучлаарай гэдэл хадмууд нь их хэл зохирсон янзтай харагдана. Нөхрөө харан зогсож байтал гинтэл Тошио хүүгийн сүнс нь гидсэнд нь гараа урагдах нь нэг л учиртай л бах та тий. За юу ч гэсэн цаашаа уццгээе. Кёко бүсгүй гэртээ ирэн ээжээсээ надад ямар нэгэн дүү байсан уу? Багтаа өнгөрсөн ч юм уу гэд асуудал ээж нь үгүй чи бол миний цор ганц хүүхэд шүү дээ л гин. Маргааш нь жуулж Кёко комонд орсон нөхрөө эргэчгээд явтал Ийхүү өөр нэгэн зураг авалт дуусахад туслахаар орсон нэгэн сурагч нь Кёко бүсгүйгийн гидс рүү хараад их хэл айсан янзтай гөлөрч байгаад ухаан алдаад унхан тэр. Хүүхдээ алдсандаа маш их харамсаж буй Кёко бүсгүй эмчид очин үзүүлтэл эмч нь ургийн божилт ямар ч асуудалгүй явагдаж байна. 3 сар хагастай байна л гэн. Мэдээж манай Кёко бүсгүй шок. Гэртээ буцаж ирэн өрөөндөө байж байгаад гартал ээж нь хэдийнэ унтсан байх ба толинд нь гинтэл Тошио хүүгийн сүнс ээжийг нь ширтэн харагдана. Кёкоч гайхан ээжээгээ сэрэх гэж үзтэл дөнгөж сая зүв зүгээр унтаж байсан ээж нь өнгөрсөн байхан тэр. Дараагийн хэсэг Томоко. Эхний хэсэгт гардаг зураг авалтыг эхлүүлдэг шинэхнэр карьер нь эхлэж буй Томоко бүсгүй гэртээ өөрийн текстэд автан суухад ханыг нь юмар цогч буй мод дуу гарах ба аяг нь өөрөө унаад доторх зүйл нь асгарчихна. Маргааш нь болж Томоко бүсгүй ажлаа тараад орж ирэхэд нь цаад өрөөнд нь дүүслэгч гисэн хүн шиг зүйл харагдах ба найз залуу Норигоо юу гэд хартал найз залуу нь яг араас нь гэртээ орж ирэх нь тэр. Томокоч нэлээд гайхсан янзтай л харагдана. Мань хоёр хамт өрөөндөө байж байхад бас л өнөө хан цохих дуу гарах ба цагаа харвал шөнийн 12:27. Найз залуу Норин эн чин булангийн өрөөштэй гэдэл бас л их л гайхсан янзтай харагдана. Маргааш нь болж найз залуу Норин гэртээ ирэхэд Томоко бүсгүй нөгөө өрөөндөө маш их айсан шинжтэй суух ба гинтэл утсан дагуурвал найз бүсгүй дөнгөж зураг авалт дууслаа удахгүй очлоо л гэх тэр. Утсаа таслан гайхан зогсдол гинтэл гэрэн таг харанхуй болох ба мэдээж л Каяко бүсгүй хэдийнэ ирчихсэн байхан тэр. Томоко бүсгүйж ажиллаад босгон гэртээ ирэхэд өмнө харсан шиг хүн дүүжлэгдэн харагдах ба очиж шалгавал Нари крак штэн нөө? Өмнө нь хүн дүүжилсэн мэт харагдсан ширээн дээр хаяг нь өөрөө унсан яг шөнийн 12 цаг 27 минутанд хан нүдэхтөө гардаг байсан гэдэл бүх л зүйл хэдийнэ ямарваа нэг юм хилээд л байсан мэт. Дараагийн хэсэг Кейсүке. Кёко бүсгүй гэртээ унтаж байхад өнгөрсөн ээж нь харагдах ба энэ нь мэдээж л хий төсөөлөл байхан тэр. Имлэг дээр нөхрөө захин суух ба өнөө Мегуми бүсгүй өгсөн гоёлыг унган авах гэтэл комонд байсан нөхөр нь гарыг нь тас хатгана. Ашгүй нөхөр нь комноос сэрэн салхилуулах зуур юу ч ярьж чадахгүй байгаа нөхөртөө хоёулаа осолд орсон ч гэсэн бидний хүүхэд зүгээр байна лээ гэд гарыг нь гидсэн дээрээ тавихад нөхөр нь шууд салгалж эхэлнэ. Энэ үеэр найруулагч Кейсүке ирэн Кёко бүсгүйтэй уулзна. Өнөө зураг авалтаас хойш Томоко гэртээ найзлуутайгаа боомлж өгсөн байдалтайгаар олдсон. Стилист Мегумич мөн зураг авалтын дараа студ дээрээс алга болсон ба үүгээрч зогсохгүй уг зураг авалтанд ажилласан зураглаач болон дууны оператор ч гэсэн алга болсон тухай хэлдэг. Ер нь л тэр зураг авалтанд байсан бүх хүмүүс ар араасаа нэг нэгээрээ гэд ярьж байтал Кёко бүсгүй би ч гэсэн осолд орсон мөн манай ээж ч гэсэн гинтэл өнгөрсөн гэд хэлхэн тэр. Кёко бүсгүй найруулагч залуугаар гэртээ хөргүүлээд орох гэтэл стилист Мегуми бүсгүй байх ба гэрлүүн шууд алхаад орчихно. Мань хоёрч гайхан орж Кёко гэрийнхаа өрөөнүүдээр хайх зур энэ үлдээсэн дэвтрийг нь авахд доор нь өнөө цусны тол байх ба уг дэвтэр нь мэдээж өнөө байшинд зураг авалт хийгээд гарахтаа шалгахад байсан дээр нь Каяко хэмээн бичсэн дэвтэр байхан тэр. Тэр байшинд очсноос болж нэг л зүйл болоод байгааг ойлгосон манай хоёр телевизийн архиваас уг байшингийн тухай мэдээллүүдийг нь үзтэл Такио Секи гэх залуу эхнэр Каякого хардталтаас үүдэн өөрийн гараар хороож өөрийн хүүхэд Тошиогч мөн алсан тухай олж мэднэ.
Ингэснээр Кёко бүсгүй өөрт нь хэд хэд удаа харагдан мөн эзэнт нь хүрсэн хүүг хэн байсан тухай олж мэднэ. Найруулагч Кейсүке өнөө дэвтрээс мэдээлэл цуглуулан Канадаж байх ба яг энэ үеэр Кёко бүсгүй гэртээ унтаж байхад өнөө дэвтэр доор нь харагдсан цусны толб нь бүрэл томорсон харагдах ба стилист Мегумигийн сүнс авч явах гэж байхад ээж нь аварвуул гэлтэй. Кёко бүсгүй юу болоод байгаа тухай олж мэдхээр өнөө зураг авалт хийсэн хараалт байшинд ганцаараа ирсэн байна. Уг байшин шалхан явтал гинтэл өмнө нь зураг авалтан дээр гидсийг нараад гайхаад байсан сурагчхааруу байшингаас гарч чадахгүй ойрлон харагдах ба дараагийн хэсэг Чихаро. Хэмээн зүудлэн Чихаро охин сэрнэ. Хичээлдээ явах зур ангийнх нь нэгэн найз амархан мөртлөө мөнгө олох ажил байна гэсэн нь нөгөө Кёко бүсгүйгийн киноны хэсэгт орох байдаг. Хэмээн дахин зүүдч юм шиг эсвэл нэг зэрэгэлдээ ертөнцч юм шиг юмнаас сэрхэн тэр. Өмнө нь гарсанчлан зураг авалт дуусахад Кёко бүсгээр айн ширтээд байсан нь ийм учиртай байдаг. Энэ нь мэдээж Тошиёху. Хэмээн дахиад л нөгөө сонин зүйлээс сэрхэн тэр. Яг юу болоод байгааг ч ойлгохоо байсан Чихаро охин сандрангүйж нойлд ортол дахиад шилжиж Кёко бүсгүйн сүнстэй таарна. Найд сандран толгой нэргэн гаран гүйхтэй нэгэн хүүхэдтэй мөргөлдөн унах ба гайхан хартал дараагийн хэсэг Каяко. Найруулагч Кейсүке бас л өнөө байшинд ирэх ба саяны сурагч охин гүйж аваа харагдана. Гайхан байшинд ортол Кёко бүсгүй ухаангүй хэвтэх ба нөгөө Мегумигийн өгсөн зүйлд хажууд нь харагдана. Кёко бүсгүйг эмнэлэгт хүрэхтэл төрөхөд бэлэн болсон байх ба эмчнэр шууд л их барих ажилд орно. Яг энэ үеэр нөхөр нь ганцаархнаа эмнэлгийн дээвэр дээр тэрэгэнцэр дээрээ суух ба шууд л нэг сонин татгнаж эхэлнэ. Найруулагч Кейсүкийг эмнэлгийн коридорт сандран суухад нялх хүүхдийн уйлах дуу сонсогдох ба ийм нэгэн ойлгомжгүй зүйл болж Кёко бүсгүй нөхөрнч байшин дээрээс үсрэн амиа оруулсан байдалтай харагдана. Найруулагч Кейсүкийг өрөөнд орж ирэхэд бүх эмчнэр өгсөн байдалтай харагдах ба гинтэл хүүхдийн уйлах дуу сонсогдсноор ухаангүй болсон мэд сүлдэж ядарсан Кёко бүсгүйс хэрэгэн уйлан буй болттой нэгэн зүйлийг их л хайлан тэрвэрнэ. Хэсэг хугацааны дараа нэгэн хүү алхаж явтал Кёко бүсгүй яг л сүнсгүй мэт царайлан хажуудаа нэгэн жоохон охины хөтлийн ухтай таарна. Өнөө охин нь гинтэл ээжийнхаа гараа салан галт тэрэг явахыг харан зогсох ба
Нийнхүү Кёко бүсгүй өнгөрөн кино маань дуусна. Яа. Энэ Каякогийн сүнс чинь баг хүү Тошиотойгоо нийлж байгаад буцаад хүмүүн төрлийг олчвуу яаваа. Анги явах тусам уулам ливгүй болоод энэ да тэ энэ кино бүр. Яг тэгээ юу ч гэсэн энэ үрслүүдсэн бүх хүмүүстээ баярлаа. Дараагийн анги нэх удахгүй орох тул мэдээж лайка дараад сүсгэлээ байж байгаарай.